За сайн байцгаана уу өнөөдрийн мэндийг хүргэе шинэ 7 хоногийн мэндээ. За бидний бас нэг томох ярьдаг сэдв бол Украины дайны асуудал гэж байгаа. За ер нь дайн дуусаж магадгүй гэдэг мэдрэмжийг мэдээллийг болоод Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш гаргаж исэн боловч энэ хэрэг бол талаар болсон. Ер нь бол эхний ээлжинд бид нар мэдж байгаа тийм зүгээр тавч дуртахад болоо хоёр талтай нь уулзсан. За Дональд Трамп Путинтэй бүр уцаар ярьсан, 90 минут ярьсан. За тэгээд Сауди Арабид бол уулзсан. Тэгээд эхний ээлжинд бол Украинтай уулзсан байж байгаа. За тэгээд Украин бол ер нь бол түр гал зогсоох 30 хоногийн хэлцээр гэдэг зүйлийг гаргаж ирээд тэрийг нь бол Америкийн нэгдсэн улс зөвшөөрсөн. Энэ саналыг Америкийн нэгдсэн улс Оросд тавьсан. Орос бол энэ дээр яг энэ саналаар бол хийхгүй, арай өөр саналаар бол бид нар энийг хийж болно гэдэг зүйлийг яриад за тэгээ Америкийн бие төлөөлөгч Оросд очиж бас уулзсан ийм хэрэг бол болсон. За тэгтэл тэрнээс хойш ямар ч хэлцээр болоогүй. Орос өөрийнхөө нөхцлүүдийг бол тавьсан. Мэдээж Оросын нөхцөл бол тэ Зеленскийг бол огцруулъя, төр засгийн газар байгуулчих, 4 муж аваад үлдчихье, тийм үү? НАТОд орох бүр хэрхийн бүрэн юугаар хязгаарлал гэдэг нэг юмргүй. Туркд Украин таалагдахгүй саналуудыг тавьж эхэлсэн байж. За ингээд энэ хилцэл явж байгаа хооронд тэрүүх хооронд бол өнгөрсөн 7 он тэрний өмнөх 7 он Суми хотод бол маш том дэлбэрэлт гарч 34 хүн нас ор 117 хүн шахацсан ийм хэрэг гарсан. За энэ өнгөрсөн 7 хоногтоос мөн адил бас халдлага бол явагдсан. Яг хилцээр хийх үү гэдэг. Тэгээд Дональд Трампос бол яг энэ дээр бол төвчээр бол алдаж эхэлсэн. За тэгээд өнгөрсөн 7 хоногт юу болсон бэ? За өнгөрсөн 7 хоногийн бас нэг том мэдээ. За энэ G20 уулзалт Парист болсон байна. За мэдээж толгоонуудаас нь бол тэ Макроны толгойлж байна. За тэгээд Англи толгойлж байна. За Америкээс хэн очсон бэ гэхээр төрийн нарийн бичинд дарга Рубио гэдэг хүн бол очсон. За тэгээд Рубио бол Америкийн үндсэн философи тэ Украины дайны талаар, Ираны зүүн зэвсгийн талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. За энэ байр суурь бол ерөнхийдөө Америкийн байр суурь гэдэг дээр. За энэ дээр юу ярьсан бэ Рубио гэдэг хүн маань? Үндэ Америк бол төвчээр алдаж байна. Хоёр тал ерөөсөө дайн зогсоох тал дээр ямар нэгэн агц гаргахгүй байна. Хоёулаа буулт хийхгүй, хоёулаа шал өөр нөхцлүүдийг санал болгодог. Тэгээ зөвшөөрөхгүй бие. Тэгээ байлдаад идэг. Эцсийн дүндээ Америк бол тэ өөрийнхөө үндэсний эрх ашгийг хоош тавьж дэлхийн нийтийн эрх ашигын төлөө зөндөө хөөцөлдсөн. Бид нар бол одоо энэ дээр залхаж байна. Тэ? Тойр одоо тэ хилцээрийг хийхгүй бол Америк бол яг энэ хилцээр хийх, энхийг тогтоох асуудалд өөрсдийнхөө байр суурийг татлаа. Гар бие оролцоо боллоо. Өөрсдөө асуудлаа шийдгэж хайнаа. Биднэрт одоо шийдэх оролцох маш олон асуудлууд байгаа гэдэг зүйлийг бол анхааруулга болгож Рубио бол өнгөрсөн 7 хоногт бол хэлсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Америкийн нэгдсэн улс бол цаад утгаараа Украины дайнд санхүүжилт, цэрэг зэвсэг ер нь бол ямар нэгэн байдлаар оролцохгүй гэсэн мессежийг бол өгсөн байж. Яг тэгэхээр Америк бол мэдж байгаа хятадтай бол худалдааны дайн хийсэн. За тэгээ их хорийн уулзалтан дээр Рубио бас өөр юу ярьсан бэ? Тэг Хятад бол хуурч, мэхлэх, хакердах, даган дуурах, кофе фаст хийх тал дээр тэгээ бүх одоо булхаа боломжуудыг ашиглаж ийсэн. Тэ? Иймэрхүү зүйлийг бол бас хэлсэн байж. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс Хятадтай худалдааны дайн хийгээд тийшээ анхаарч байна. Бид нар үнэндээ бол яг Украин дээр бол анхаарах тэ бас тийм 100% боломж бол байхгүй байна. Бид нар арай өөр тал руу бол анхаарлаа нэгсэндээ хүчээ төвлөрүүлэх бодолтой байна гэсэн мессежийг бол хүргэсэн гэж бол ойлгож болно гэсэн. Яа мэдээлэл явсан. За тэгээ үүнтэй зэрэгцээд байжсэн чинь шинэ 7 хоног ихлээр Дональд Трампын мэдээлэл. Дональд Трамп ямар мэдээлэл хийсэн бэ өнгөрсөн 7 хоног гэхээр Украины дайн дээр шүү дээ. За Орос Украин хоёр хилцээр ихгүй бол нэг өдөртэй хийхгүй бол би гарнаа гэжсэн бол энэ 7 хоногт те. Орос Украин хоёр хилцээрээ энэ 7 хоногт бол хийн гэж бол найдаж байна гэдэг зүйл хийсэн нэг 7 хоног. Нэгсэндөө ингэж хугацаа сунгаад байна те. Бодлоо өөрчлөөд байна. Тэгэхдээ Дональд Трампд хязгаар байгаа. Болио гэдэг хязгаар.
тэр хязгаар нь 7 хоногт ямар ч байсан шийдэгдэх юм. Хэрэг үнэхээр болох юм бол Украин руу ямар нэгэн санхүүжилт орохоо болно гэсэн. Тэгээ дайн тэднэрт үлдээ. Тэгээ асуудлыг хинт хайж үлдээж ийн гэхээр Европын холбоонд үлдээж. За тэгээд эх хорийн уулзалтан дээр Макроны ямар хандлага гаргасан юм бэ гэхээр Макроны үндсэндээ инхийн хэлцээрийг бол бид нар хүсэж байна тий. Гэхдээ бол таатай хэмжээнд бол болохгүй байна. Тэгвэл бол Украиныг бол хаяхгүй. Яг тэгэхээр Америк бол энэ бол тэдний дайн болохоос ш бидний дайн. Бид энэ дайнд оролцох шаардлага уу гэдэг зүйл коммент хэлээд эхэлсэн учраас энэ бол Европын холбооны асуудал, Украины асуудал гэдэг зүйлдээ хаях чинь гэсэн. За нөгөө тал дээр Европын холбоон дээр нэг ийм асуудал яригдж байна. За бид нар мэдчихэж байгаа тийм Америкийн хамгийн том Оросын холбооны улсын хамгийн том худалдаа авагч Газпром худалдаа авагч Европын холбоо байсан. Тэгээ Европын холбоо ялангуяа байгалийн хийн асуудал дээр 150 сая метр куб байгалийн хий авдаг гэсэн гэж байна тэр. Тэгээ энийгээ дахиж сөхөж яриад ялангуяа Герман болон Франц улсууд Газпромтой дахиж байгалийн хий авах гэрээ хийх асуудал ярилцаж эхэлж байна гэдэг мэдээлэл өнгөрсөн 7 хоногт бол гарч ирсэн. За яагаад гэж байгаа юм те? Украины дайн эхэлснээс хойш Европын холбоо Оросоос байгалийн хий авахаа болоод үүнийг Америкээс авч эхэлж байна. Гэтэл Америкийн нэгдсэн улс нь худалдааны дайн гэдэг зүйл хийснээс болоод энэ нөхцөл байдлаас Европт бас яг сөрөг нөлөөлж эхэлж байгаа. Тийм учраас Европын холбоо хэд өртөг өндөртэй байгалийн хий авах сонирхол буураад эдийн засгийн хувьд жоохон хэцүү болж эхэлж гэж шүү дээ. Яг тэгэхээр инфляц үүсэж байна. Ялангуяа байгалийн хий холбоотойгоор. Тийм учраас яагаад бид нар буцаад Оросоос авч болохгүй гэж. Хэрвээ Орос энэ дээр хийн хилцээр хийгээвэл Орос тэгвэл тэгээл гэж хэлнэ. Яагаад вэ? Оросч ашигтай, Европч ашигтай. Энэ Америкт л ашиггүй. Тийм Америкаас авах болчихно гэвэл. Ийм асуудал. Ядахтаа бид нар дайны өмнөх үеийн 150 сая метр кубыг авахгүй ч гэсэн 70 саяг авъя гэдэг зүйлийг ярьж байна. Ер нь бол худалдаа бол ерөөдөө Америк Орос руугаа шилжих ийм магадлал бол хилцээрүүд бол яригдж эхэлж байна. За тэгэхээр Трамп ямар бодлого өрөх вэ? Тэ хоёр хандлага байж магадгүй. Нэгсэндээ Оростойгоо зузраад Хятадтайгаа байлдаанаа өргөжүүлэх тийм үү. Тэгэх юм бол Европ алдна. Хэрвээ энэ нөхцөл дээр Европ руу хэн халдаж эхэлнэ? Хятад бол түнш тогтоох эхэлнэ. Эсвэл бол Оросыг хаяад Европын холбоотойгоо зузраад байгалийн хийгээ нийлүүлэх тарифуудаа багасгах ингэж үзэх. Тэгээд энэ дээр Украины дайн дээр үндсэндээ яг санхүүжлэгч хിവэрэ байх. Тийм. Тэгэхээр яг алиг шийдэх үү гэдэг дээр бол Дональд Трамп юу харж байгаа гэхээр за хилцээр хийх юм бол те Европын холбооч аваад үлдчихээн, Оростой ч эвсэг харилцаатай болчихно. Украиний хувьд бол бас хайж чадахгүй байгаа шалтгаан нь те газрын ховор металл байгаа. Яагаад тэгэхээр Америкийн нэгдсэн улс бол газрын ховор металлын хамгийн том бас худалдаа авагч байгаа гэдэг. Гэтэл хамгийн том олборлагч улс нь Хятад ба дэлхийн зах зээлийн 80% үзүүлж. Энэ дээр бол юу тавьсан бэ? Тариф тавьсан байж байгаа тийм үү? Ер нь бол өгөхгүй гэдэг. Тэгэхээр дараагийн гаргалгаа нь ерөөсөө Украинд байглаа газрын ховор металлын ордуудыг эргэлтэнд оруулах тэр нэн төрийн шаардлагатай байна. Тийм учраас шууд хайж бас чадахгүй. Ийм нөхцөл байдлууд бол үүсэж байна. За дээрээс нэг 20 улсын дээр нэлээд анхаарсан асуудал бол мэдээж Ираны цөмийн зэвсгийн асуудал гэж байна. Тэгээ Ираны цөмийн зэвсгийн асуудал хурцдах юм бол энэ ойрогт орны асуудлууд нэлээд ахиж хүндэрж орж ирэх асуудал гэж. За ялангуяа Иран болон Израиль Израилийг Америк өмөрхгүй гэдэг асуудал яригдана гэсэн. Хэр өмөрөх юм бол энэ бүс нутгийн дайны хэмжээнд очих боломж бас байгаа. За дээрэс нь нэмэлээд энэ дээр газын зурсан асуудал босч ирж байна. Тэгэхээр Дональд Трампт маань ямар асуудал босч байгаа гэхээр Украины дайны хэцлэх асуудал байна. За дээрэс нь Хятадтай худалдааны дайны хийж байгаа асуудлаа шийдэх хэрэгтэй болж байна. 3 дахь ойрогт орт Иран асуудал болон газын зурсан асуудлыг шийдэхийн том алхмууд бол үлдэж байгаа харагдаж байна. Тэгэхээр дараагийн дугаартаа би Ираны асуудлыг бол нэлээд хурцлж ярина. Яагаад тэгэхээр Ираны асуудал хурцдах юм бол эн чинь баг дайны хэмжээний асуудал байгаа учраас бол энийг хүргэн. За тэгээд дээрэс нь Хятадын худалдааны дайн цаашдаа яаж өргөж ийн, яаж нөлөөлж байна гэдэг талыг хүргэх болно. За энэ үрээд өнөөдрийн бичлэгийг дуусгая. Та бүхэн миний бичлэгийг илүү сонирхолтой үзье гэвэл лайктаар subscribe хийгээрэй.